Ногоон байгууламж хийгээд яах вэ? Энийг цементэн энэ хашааг давж хүн орж ирэхгүй юм чи. Дээгүүр бол яг ухаж янз бүр болгочоод нэг аштайхан болгоогүй байлээ л дээ. Яг хийснийхаа дараа шал өөр дүү гарахаар гэж итгэж штэ. Тэгэхээр Сэлбэг гол дагуух орчныг тогтчуулах ажилтны ажил. За одоогоос 14 жилийн өмнө буюу 2011 оноос эхлэлтэй. Тухайн үеийн ерөнхий сайд асан Сүү Батболд хотын дарга Мөнх Баяр нарын санаачилсан Сэлбэг голын уртцыг нэмэгдүүлж орчныг тогтчуулах төслийг санаачилж байсан юм а. Их тойроогийн гүүрнээс Голдон Вилла хотхон хүртэлх 350 м орчныг тогтчуулсан. 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй энэ ажлыг гүйцэтгэгчээр Норбу компани шалгарч байсан юм а. За иргэд чанарын шаардлага хангаагүй ажил болсон гэсэн шүүмжлэлийг маш их дагуулсан. Сэлбэг гол дагуух орчныг тогтчуулах сэргээх ажил хэдэн жил нам жим байсан ч 2015 онд хотын дарга Батүл дахин эхлүүлсэн юм а. Нийтдээ 70.1 сая төгрөгийн төсөвтэй усан хөшгийг та бүхэн санаж байгаа. 7 хоног хэртээ ажиллаад алга болсон энэ хөшгийг тухайн үед олон нийт баггүй шүмжилж байсан юм. Хэдийгээр байгаль орчинд сөрөг нөлөө үзэл үзүүлээгүйч энэ ажил бас л мартагдсан. Сэлбэг голыг сэргээх үе үеийн хотын дарга нарын хоосон амлалт 2018 онд үргэлжилсэн. Тухайн үед хотын даргаар Сүү Батболд ажиллаж байсан. За Арслантай гүүрнээс Натуурын гүүр хүртэлх орчныг тогтчуулж, зүлэгжүүлж, иргэд чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх боломжтой орчныг бүрдүүлнэ гэж амлаж байсан юм. Нийтдээ 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилттэй ажил мөн л замхран алга болсныг иргэд мартаагүй. Сэлбэг голыг цэцэглүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, төсвийн мөнгийг салхинд хийсгдэг замнал хотын дарга Сүмээ Явцрагч тойров. Сэлбэг голын тогтчлыг сайжруулах төслийн сонгон шалгаруултыг нээлттэй явуулж, жүжигчин цэцгийн сэрүүн сэлбэг төслийг шалгаруулсан. Ингээд 2023 онд сэлбэг голын тогтчлыг сайжруулах төсөлд 3.1 тэрбум төгрөг зарцуулахаар нийслэлийн төсөвт тусгаад байна. Олонний шүүмжлэлийг баггүй дагуулсан тул зогсоосон байна. 14 жилийн турш хотын дарга нарын сонгуул хахуулын мөнгө босгосон сэлбэг голыг одоогийн хотын дарга Нямбатарч зүгээр орхиогүй. Тэрбээр 19.5 тэрбум төгрөгийн өртөгтэй сэлбэг сэргэлт төслийг хэрэгжүүлж, үерийн эрсдлээс хамгаалах урсацыг нөхөн сэргээх зорилгоор 1.4 км-ийн урттай даланг хуучин эс аутлет дэлгүүр байсан газарт босгоод байна. Тогтчлын ажлын хүрээнд ногоон байгууламж, амралтын хэсэг, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замыг хийх ёстой. Өнгөрсөн оны 6 дугаар сард эхэлсэн ажил эх 8 дугаар сард дуусна гэх албаны мэдээлэл бий. Ногоон байгууламж хийгээд яах вэ? Энийг цементэн энэ хашааг давж хүн орж ирэхгүй юм чи. Энд ногоон байгууламж хийх угаасаа ямар ч тийм ач холбогдол байхгүй. Тэгэхээр бол энэ гадна талд нь хийх юм болов уу гэж бодож. Тэгээ гадна талд энэ цементэн хашааны гадаа хүмүүс одоо хэрэг тухтай авах юм бол да эргэлзээтэй. Өмнө нь хичнээн сайхан байлаа да. Та хэд мэдэн шүү дээ. Энэ ангицч шүү дээ. Ер нь байж байгаа чаалд ингэ хүү явахц ч гэж байгаа зү дээ. Тэгээ дээрэс нь хүүхэд одоо л амрах ч боломжгүй газар юм биш. Дээгүүр бол яг ухаж янз бүр болгочоод нэг аштайхан болгоогүй байлээ л дээ. Одоо миний амьдарч байгаа энэ орчныг бол би бол их л хүлээлттэй л шүү дээ. Их сайхан болгох гэж бодвол билэг л байж лээ. Тэгэхээр одоо Намбатар лөө хин гэдүүлээ нөгөө дурак гэж тэр л одоо юм игээд байгаа юм шиг. Одоо нэг юм чинь хийх явцдаа ингээд нэг жоох юм харагдаж байгаа ч гэсэн те. Уцаад яг хийснийхаа дараа шал өөр дүү гарахаар гэж итгэж штэ. Энэ бүхнээс гарахад сэлбэг гол нь үе үеийн хотын дарга нарын мөнгө хийдэг газар болсон байж болзошгүй байгаа юм. Хотын дарга нарын ярьсан хэлсэн нь биелсэн бол өнөөдөр энэ гол барилга болон ахын хоогонд дарагдаж амь тасрах хүртлээр ширгэхгүй. Нийслэлчүүдийн амралтаа өнгөрөөдөг ая тухтай орчин болох байлаа.